За энэ тамхины татврын асуудал чинь нэг үндсэндээ нэг 3 хуулийн асуудлаар явагдаад байна шүү дээ. Одоо энэ гайлын татврыг Евразийн хэлэлцээртэй холбогдуулан тэглээд оронд нь онцгой албан татврыг яг тэрнтэй тэнцүү хэмжээгээр оруулж ирэх гэж байгаа бол зарчмын хувьд зөвөө. Энд чинь одоо байгаа зах зээлийн хөдөлгөөнд оруулахгүй гэсэн үг шүү дээ. За нэг талаас. Тэгвэл энэ хуулийн хэрэгжилт хязгаарнаас эхлэх вэ гэхлээр Евразийн хэлэлцээр эхэлж байгаа үедээ зэрэгцээд эхлэх нь байна. За тэр үед чинь засгийн газрын өргөн барьсан болон номин чимэг тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан тамхины хууль батлагдсан байх уу, батлагдаагүй байх уу гэдэг дээр бас тооцоолол хийх хэрэгтэй байгаа. Ер нь бол тамхинд тавигдах суур одоо хортой бодис буюу одоо бидний хэлдгээр тэр никотин гэдэг байгаа зүйлд л хувь тэнцвэрлэл ногдуулах асуудал байгаа шүү дээ. Никотиныг бууруулах замаар тамхины хэрэглээ хороос нь ангижруулах гэдэг ийм дадал үйл ажиллагаа болж байгаа болохоос тэр веб гэдэг нь одоо тамхинаас гаргах арга хэрэгсэл гэж үзэгдэж байсан. Өнөөдөр нөгөө талаасаа бас хэтэрхий залуу үеийг уруу татж байгаа гэдгээрээ бас магадгүй тийм буруу дадал руу оруулж байгаа гэдэг асуудалч хоёр талаасаа хөндөгдөж байгаа. Тэгэхээр өнөөдөр яг энэ татвар тогтоох суур асуудал бол энэ одоо өнөөдрийн онцгой албан татварыг аваачаад яг гайлын албан татвартаа тэнцвүүлээд тавьж байгаа нь яг эдийн засгийнхаа хувьд бол тогтвортой байдлыг хангаж байгаа боловч яг тэр хоёр хуулийг нөгөө хоёр тамхины хуулийг хэлэлцэж байгаа үед нэгжид ногдох никотинтэй яаж уях вэ гэдэг асуудлыг давхар ярихгүй бол өнөөдөр бид нар 7 сарын байдлаараа энийг хэлэлцээгээд баталдаг. Яг маргааш нь дахиад нэгжид ногдох никотинд ногдуулах асуудал хөндөгдөд гараад ирж магадгүй байгааг нь бол анхаарах хэрэгтэй байгаа. Ер нь энэ хоёр тамхины хэрэглээний асуудал дээр ингээд олон улсын судалгаа энэ төрөл ингээд яриад байгаа. Гэхдээ нэг зүйлийг бас анхааруулъя гэж бодоод байгаа. Төгөргийн үн ханшаас гадна бараа хоорондын одоо жишг ханш гэж ерөөсөй байгаад байгаа. Аль ч эдийн засгт энийг бол ил тод ярихгүй ч гэсэн юм ярьдаг. Тухайлбал сая одоо Монголын одоо зах зээл дээр махны үн өсөхөд дагаад бусад бүтээгдэхүүнүүдийн үн өсөж байгаа. Тийм учраас ерөөсөө энэ тамхиныг одоо тодорхой үе шаттайгаар бага хэмжээгээр үн нэмэгдүүлэх тэр татвар өсгөх юмнаас огцом нэмэгдүүлэх нь зах зээл дээрх бусад үнийн харилцаануудыг өсөж эдийн засгийг өөр хөдөлгөөнд оруулж магадгүй байгаа шүү гэдгийг бас анхааруулж хэлье. Тэгээд тамхин дээр бол одооныхоосоо эхлээд энэ 3% гуруулаа цаашаа явхад никотин дээр суурилсан байх нь зүйтэй шүү гэдэг саналыг бас хэлье.